Амраг үзэгчтэй онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Монгол хүн баяр эрсдлийн боловсрал аяны хүрээнд Монгол улсын шатар сайд улсын онцгой комиссийн дарга амар сайхны аюулгүй амьдрах ухаан тэл хичээлийг хүргэхээр бэлтгэлээ. За сайн байцгаана уу? Эрхэм дүүнерт хүүхдүүд, оюутан сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнтэйгээ бас цахимаар уулзалтж байна. Та бидний ажил амьдралтаас ашиггүй холбоотой нэг ялангуяа эрүүл аюулгүй эрсдэл гамшиггүй ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд та бүхний маань оролцоо, үүрэг хариуцлага бас идэвх санаачлага, нийгмийн манлайлал асар чухал учраас та бүхэнтэйгээ өнөөдрийн энэ уулзалтыг хийж байгаамаа. Тэгээд Монгол улс уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын таахын аргагүй ийм гамшиг эрсдэлтэй нөхцөл байдалтай байнга нүүр тулж байгаа. Энэ төрлийн сорилтууд жил ирэх тусам бүр сар улирлаар нэмэгдэж байгаа. Гэвч одоо энэ эрсдлийг бууруулах хамгийн сайн арга бол түүнийг даван туулах анх шатны мэдлэг, мэдээлэл, за мөн одоо бэлтгэл маш чухал. Тийм учраас та бүхэнтэйгээ өнөөдөр энэ одоо галт төмөр, газар хөдлөл, за аюулт үзэгдэл, гамшигт үзэгдлүүд, үер ус, авцгамын осол, барилга, орон байрны галт төмөр, за мөн болзошгүй эрсдлүүд гээд олон зүйлүүдийн талаар ярилцаж тодорхой мэдээллийг өгч болзошгүй олон эрсдлээс өртсөн сэргийлнэ гэж үзэж байгаа. За тэгээд би шууд яриагаа товчлоод энэ дэлгэцэн дээр гарч байгаа слайд дээр та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр гамшиг гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр олон хүний амнаас эрүүл мэнд хохирох хэмжээний нөхцөл байдал үүссэн альва эрсдлийг, альва нөхцөл байдлыг гамшигын нөхцөл байдал гэж хэлдэг. Жишээ нь одоо саяхны бидний амьдрал дээр тулгарсан ковид цар тахал байна те. 20-23 оны хооронд бид улс үндэстэн дэлхийн нийтээр хүний гоц халдварт өвчин буюу COVID-19 цар тахалтай тэмцсэн. Олон хүн амнасаараа эрсдсэн. Гэхдээ бид бас хамтдаа даван туулсан. За орон нутагт бол мэдээж одоо малын гоц халдварт өвчин гэхээр бидний иддэг мах, хоол хүнсний асуудал эрсдэлд орж байгаа учраас энэ өөрөө бас гамшиг болоод явдаг. За гамшиг дотроо бол одоо олон зүйлүүд байдаг. Монгол улсад түгээмэл тохиолддог гамшигын төрөл зүйлийг та бүхэндээ хэлье. Жишээ нь объектын галт төмөр гэж бий. Голцоо барилга, байшингийн галт төмрийг объектын галт төмөр гэж ярьдаг. За тэгвэл хоёр дахьт нь ОХР-ийн галт төмрийг хэлдэг. Сая Сүхбаатарт орнод за Хинти аймагуудад асар хэмжээний галт төмрийн эрсдэл бий болсон тийм. Тэгээ маш их хэмжээний ногоон байгууламжууд шатдаг, устдаг. За 3 дугаарт нь газар хөдлөлт гэдэг. Газар хөдлөлтийн гамшиг манад одоо бас эрсдэлтэй. Ганцхан жишээ хэлэхэд манад 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс 3-р сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт 6198 удаагийн газар хөдлөлт хамгийн багадаа 3.5 баглын хүчтэй ийм газар хөдлөлтүүд мэдрэгдэж бий болсон гэсэн үг. Хүчтэй газар хөдлөлт 6 удаа болсон байна. Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийтдээ 141 газар хөдлөлт бий болсон. Өнгөрч одоо 2-3 хоногийн өмнө Мянмар улсад маш том газар хөдлөлт болсон. 7.7 баглын газар хөдлөлт болсон. Үүний улмаас олон мянган хүн амьд өргөцсөн. Тайландын Бангкок хотод бас газар хөдлөлтийн энэ чичирхийлэлд хүрч олон барилга байшин нурсан, олон мянган хүн эрсдсэн, гэмтсэн. Ингээд одоо өнөөдөр хүртэл аврах ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшиг гэдэг бол айхтар зүйл. За дараагийн одоо гамшиг бол хүчтэй шорон болон цасан шуурга гэдэг. 22 оны цасан шуурганаар нэг өдөр бид 7 иргэн, 7 эмэгтэй малчин малаа хариулж яваа цасан шуурга төөрөөд амь насаа алдсан ийм харамсалтай үйл явдал болж ирсэн. За үер усны асуудлууд бий. Манай одоо үер усны эрсдэл зун болохоор үер. За заримдаа голын одоо усанд орох гэж яваад хүүхдүүд энддэг.
Тэгээд маш олноор амь нас эрүүл мэндэ алддаг. Зөвхөн өнгөрсөн 2024 онд бол усны ослын 418 хүн усны ослоор амь нас алдснаас одоо 401 том хүн үлдсэн 17 насан туршийн хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр усны эрсдэл, үерийн эрсдэлгээд энэ бүхэн бол одоо манай улсад бидний эргэн тойрон тохиолддог маш их түгээмэл эрсдлүүд байгаа гэсэн үг. За жишээ нь галт төмрийн эрсдэл тохиолдоход бид яах ёстой вэ? За хамгийн анхны арга хэмжээ авахыг мэдж байгаа хүүхдүүд гараа өргөжчээ. За 30 гаруй хүүхдээс 11 хүүхэд мэдж байна гэж гараад одоо өргөжөөр та бүхэн маань төдийг аав ээж нь томчууд бас мэдчих ёстой тий. Утаа гарч байвал нэн тэргуунд одоо угаартахгүй тулд хамраа дарна. Хоёрдугаарт ингээд намдор газар явах ёстой. Утаа аль болох дээшээ хөөрдөг учраас аль болох одоо доогуур шалны руугаа одоо ойрхон явах тусам утаан дүртэг өртөлт баг байна гэсэн үг. За тэгээд гарч чадахгүй бол цонхоор одоо тусламж дуудах зэрэг анхан шатны арга хэмжээнүүдэд аавна. За гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар мэдж байгаа ашиглаж байсан хүүхдүүд байна уу? За нэг байна. За миний дүү яаж ашиглаж байсан? Хаана ашиглаж байсан? Туршилтаар нэг ашиглаж үзчихсэн. Өө юм сугалдаг юм байдаг байхгүй. Тэрийг татаад тэнгууд өвзүрээс шахах. Тэгээд нөгөө одоо гал гарч байгаа эсрэг өнөлж гарах хэрэгтэй. За өөр саяны энэ гал унтраах төхөөрөмжийг ашиглахыг мэддэг хүүхдүүд байна уу? За гараар өгч. 6 7 хүүхэд мэдж байна тий. За тэгэхээр дахиад слайд руугаа орё хэдүүлээ. Бид энэ гал унтраагуурыг харахаар байж лээдэг тий. Энэ гал унтраагуурыг бас тодорхой хугацаанд цэнгэлж байх ёстой. Тэгээ энэ гал унтраах хэрэгсэл өөрөө бас юм аргачлалтай. Тэр аргачлалын болвол хялбарчилж тогтоолохын тулд ингээд тоош гээд одоо ингээд ийм нэр өгсөн тийм. Дээр байгаа гогцоо түгжээг энэ нөгөө хавхлагны түгжээг дээшээ татаад тэрийгээ бид нар Т үсгээр илэрхийлж байгаа. Тат гээд ингээд татаад авчихна. За хоёрдугаарт нь яах вэ? Яг тэр гал гарч байгаа хэсэг рүүгээ галынхаа хошууг онилно. За тэгвэл гуравдугаарт бол бид нар ингээд татсан чиглүүлсэн зүг рүүгээ галаа унтрааж галын хороо цацхын тулд яах нь тэр бариулаа шахаж чанга барина гэсэн үг. За тэгээ чанга барсны дараа яах вэ? Нөгөө гал унтраагч маань шүршигдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш чухал одоо хэрэгсэл. За дараагийнх нь одоо сүүлийн жил ирэх тусам манад газар хөдлөлийн эрсдэл улам их нэмэгдэж байгаа. Бид газар хөдлөлөөс урьдчилан сэргийлж чадахгүй. Яагаад гэвэл энэ тэдэд болох гэж нэдэд болох гэж гэж таамаглаж хэлэхэд хэцүү. Газар хөдлөл болсон тохиолдолд яаж амнаас эрүүл мэндэ хамгаалах вэ гэдэг анхан шатны ойлголт чухал. Тэгэхээр хамгийн анхан шатных бол нэгдүгээрт одоо доошоо суух, хоёрдугаарт одоо хамгийн эрсдэлгүй газар буюу булан тухай газар нуугдах, гуравдугаарт нь бат бүх одоо ширээ сандлын доогуур орж газар хөдлөлтийн чичирлэгээл одоо зогсдол ингэж одоо хүлээж авах хэрэгтэй. Тэгээд чичирхийлэл гайгүй болсон цагт гараад эрсдэлгүй газар руу гарах аль болох байшин барилгаас холдох ийм арга замуудыг заадаг. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт бид нөгөө дууд дохио дуурайад газар хөдлөл гамшиг эрсдэл боллоо гэхэд бүгд гудамжинд гарч эрсдэлгүй газар зогсох ёстой. Нөгөө өрчилж туулсан байшинд очих ёстой гэдэг ийм сургуултыг орон даяар хийсэн. Та бүхэн хамрагдсан уу? Дуурахт нь ангиасаа гарсан уу? За гарсан байна. Хэдэн хүүхэд байна? За 20 хүүхэд байна. За сайн байна. Тэгэхээр би та бүхнээс асууя. Танай гэрт одоо яг ийм бэлэн байдлын багц гэдэг түнхтэй айл хэд байна? За байна. 34 хүүхэд байна те. За байхгүй байна те. Тэр айл бүхэн нэг иймэрхүү хэм цүнхэн дотроо за цэвэр ус хүнс одоо лаазалсан консерв байдаг юм уу? Өөрөө одоо тийм нөгөө жигнэмэг тэгээд эмнэлгийн анхан тусламжийн иж бүрдэл ямар нэгэн тохиолдлоор эрсдэл бий болоод чи гэртээ буцаж орж чадахгүй боллоо гэхэд өмсөх уцчгүй одоо газар хөдлөлд гарлаа гэхэд энэ зүнхтэйгээ байхад яах нь вэ? 2-3 хоног амь нас эрүүл мэндэ хамгаалах боломж нөхцөл бүрдэхээр байна. Түргэн туслан дуутахад ямар дугаар руу залах вэ? За бүгдээ гараа өгье. За бүгдээрээ мэдчихэн сайн байна.
101, 102, 105, 103 гэсэн 4 дугаарыг бас хүн болгон мэдчих ёстой. Гэхдээ аль нэгэн лөө залгахад бусад хүмүүст одоо байгууллагуудаа мэдээлэл өгдөг ийм тогтолцоотой. За ганц асуулт асуучих. За саяны энэ сургалтыг цааш нь ямар хэмжээнд яаж зохион байгуулвал илүү олон хүнд хүрч илүү олон хүний амнаас аврагдах боломж бүрднэ гэж бодож байна дээ. Ойрхон олон давтамжтай сургуульд орох юм бол Яг зөв, маш сайн маань. Ойрхон олон давтамжтай сургуульд орох тусмаа бид амнаас эрүүл мэндэд хамгаалах боломж бүрдэн дээ. Би энэ хичээлээс юу ойлгосон бэ гэвэл хүү яг ингээд ийм гамшигын юм болонгууд өөрийгөө аврах тодорхой хэмжээний мэдлэг байх ёстой гэдгийг ойлгосон. Маш зөв. Гамшигын ослоос хамгаалах энэ сургалтыг илүү бусдад хүртээмжтэй байлгахын тулд миний бодлоор бит объект төр илүү ингэж наривчлан тодорхойгоор харуулж өгөх юм бол илүү сайн бусад хүмүүст хүртээмжтэй байх бах гэж би бодож байна. Яг зөв. Маш зөв. Маш их чухал санаа хэлж байна дөө. Яг одоо бодит байдал дээр сурч дадлахч нь хамгийн чухал те. За өөр ямар санал байна? Зуны амралтаараа хүүхдүүд их хвчлэн төслийн явд болохоор төслөн дээр зулаан загалмаагийн бүлэг очиж хүүхдүүдэд илүү хүртээмжтэй сургуульд орохыг илүү хүсэж байна. Одоо жишээлбэл төслөн дээр хүүхдүүд тоглож наадаж ядвал ихэнх хэсэг 7 өнөхийн нь 3 юм уу 2 өдөрт нь өөрт нь мэдлэг олгох нь илүү түгээмэл гэж бодож байна. За маш чухал санаа байна. Наад санааг чинь бас бид нэр чиний санал болгосны дагуу, та бүхний санал болгосны дагуу бодит гадна нөхцөл байдал дээр нь тэр сургуулийн орчинд ялангуяа цусланд очиж одоо зохион байгуулах ажлыг энэ зунаас эхлээд энэ хичээл сургууль амраад цуслангийн ажлууд эхлэхээр цуслангийн одоо үйл ажиллагаа эхлэхээр хэрэгжүүлнэ гэдгийг хэлье. Тэгээ нээлттэй саналуудлаа хэлсэн дүү нартай баярлалаа. Өнөөдрийн та бүхнийхээ хичээлийн бас одоо энэ бие даалттай 7 хоногийг ашиглаж бид илүү үр бүтээлтэй ихтэй амьдралд ойрхон нөгөө талаараа бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө мэдлэг оюуныг хөгжүүлэх боломжийг бас дайчлах ийм чухал арга хэмжээ гэж үзэж энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ цаг үеийн манлайлагчид эрдэм номд шамдан суралцахын зэрэгцээ иргэнийхээ үргийг биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган оролцож байгаа дүнэртээ улам их амжилтыг хүсье. Сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Та бүхэндээ одоо анхны тусламж сэдвтэй хичээлийг орох гэж байна. Анхны тусламжийг хэдүүлээ бодит нөхцөл дээр хийгээд үзье тийм ээ. Энэ бид бүхний туслах хэрэглэгдэхүүн буюу манекен харагдаж байна. Хамгийн түрүүний бид бүхний зарчим юу вэ гэхээр энд харагдаж байгаа 50 байх гэж. За хоёрдугаар алхам юу вэ гэхээр эрсдэлтэй алхам бүү хийгээрэй гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл орчнооныг нэгтлаарай. Энд юу болсон бэ гэдгийг анзаараарай гэж байгаа чамайг. За тэгээд нэгэнтээ орчноо ажиглаад очсон бол юу их вэ гэж те. За үргэлжлүүлээд бид бүхэнд ийм анхны тусламж үзүүлэх зарчим байдаг. Олон улсад энийг ABC зарчим, BRS зарчим гэж нэрлэдэг. За тэгэхээр хамгийн ихнийх нь үнэхээр орчин аюулгүй бол би очиж болно гэж байгаа юм. За очиад хамгийн түрүүнд хариу үйлдэл байгаа эсхийг шалгана гэдэг шүү дээ. Хариу үйлдэл байхгүй бол дараагийн алхам юу вэ гэхээр амьсгалын замыг нь шалгах гэж. За байрлалын хувьд ерөөсөө нэг иймэрхүү. Би хацраараа нөгөө дулааныг нь мэдрээд нүдэрээ цээжийг нь хараад за би чихээрээ нөгөө чимээг нь сонсно гэсэн хүний амьсгалж байгаа чимээг. Тэр доор хаяж 8 секунд, ер нь 10 секунд тогтвортой сайн ажиглаад үнэхээр энэ 3 мэдрэхүй аль нэг нь ажиллахгүй байх юм бол болтоогоо хэдүүлээ амьсгалын замыг чөлөөлөхийн тулд ирүүнээс нь духнаас нь тэнцүү хүч зарцуулаад гидийлгэж өгдөг байна шүү. Ингээд хэдүүлээ амьсгалахгүй байх юм бол зүрх уушигны сэхэн амьдралт гэдэг зүйлийг хийнэ. Эхлээд хэдүүлээ зүрхээ олохоос эхэлнэ тийм ээ. Тэгээ нийгмийн хонхорхоо гэж нэрлэдэг энэ хонхорхоо байгаа тийм. Энэ дээр дарж дараад за нөгөө талынх нь энэ хоёр хавирганы уулзуур энэ хэсэг дээр дараад за ижил тэнцүү хэмжээний зай аваад энэ уулзж байгаа газар өөрөө цааталт нь чиний зүрх байгаа гэж хэдүүлээ энгийнээр ингээд сурчиж болно. За тэгэхээр алганыхаа энэ зузаан махтай энэ хэсгээр дарах нь байна. За зүрхнийхээ харалтаа гараа байрлуулад тохоогоо ерөөсө хөдөлгөөнгүй тэгшгэн байралд оруулж агаад за зүрхний харалтаа дараад үзье хэдүүлээ. За 30 удаа дараад 2 удаа
хиймэл амьсгал өгөх шаардлагатай. Амьсгалынхын замыг гидээлгээд хамрыг нь чимэглээ үлээн гэсэн үг. За насан турсан хүн дээр би уушгаараа дүүрээ амьсгал авч агаад бүгднийг үлээж гаргадаг. Нэгээс 8 настай хүүхэд төр яг уу. Яг уушгин дотор байгаа агаараа гэд үлээж гаргадаг. За би болдог насан турсан хүн гэж үзээд би та бүхэнд үлээгээд харуулъя даа хөө. Амьсгалаа дүүрээ аваад за анзаарсан бол маш бага зэргээр цээж тохиосон хөдөлгөөн анзаарчихсан уу? За энэ маань өөрөө зөв хийж байгаа гэсэн үг. За окей. Тэгэхээр зүрх уушигны сэхин амьдруулалт буюу CPR гэж нэрлэгддэг энэхүү зүйлийг яаж хийдэг техникийг та бүхэндээ хүргэлээ. Багш сая маш өнгөц мэдээллийг ерөнхий өгсөн шүү. Илүү гүнзгийр үлээд судлаарай гэж хүсэж байна. Та бидний аюулгүй байдал танаас болон надаас шалтгаална гэдгийг үргэлж санаж өөрийнхөө болоод өрх гэрийнхаа байгууллагын аюулгүй байдлыг шалгасан аюулгүй байдал дээр үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлдэг байхыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт хэлсэн үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.